Филиппин улсын хууль хүчний байгууллага манай улсын иргэнийг үндэсний аюулгүй байдалд харшилж болзошгүй үйл ажиллагаанд оролцсон гэх үндслээр баривчлаад байна. Тухайн иргэн нь тус улсын нисхийн сургуулийн төгсөх шатны оюутан байсан ба өмнө нь бүгд найрамдах хятадаар тулсаад сүнөгч онгоцны нисгчээр төгссөн. Тус улсын засгийн газартай холбоотой байх магадлалтай гэж сэжиглэж байна. Учир нь нислэгийн даатгалын үеэр 30 настай Бен Эба нисэх буудал болон ойролцоох половиг голын орчинд агаараас зураг авсан гэх мэдээлэл байна. Ямар ч хэрэг явдлын учрыг тодруулахаар Жакарта дахь элчин сайдын яам болон Филиппин дахь өргөмжит консул ажиллаж байна гэлээ. Сайн байцгаана үзэгчдээ глобал мэдээ эхэлж байна. Студиуд хөтлөгч Гамбатын Баасан сур ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Цагаан сарын баярын үеэр 511 хүнийг ирүүлжүүлжээ. Өнгөрсөн онд 863 хүнийг ирүүлжүүлж байсан бол энэ онд 511 болж буурсан байна. Манай улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бол нэлээд хоцрогдсон. Гэхдээ дэлхийн дунджаас бол арай дээгүүр. Мөрөнгөний даваанд хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн тендерийг дахин зарлана. Од группийн нэг нөхөр 14 мегаваттыг нийлүүлнэ гэд тэрийг миний зүвгээд ингээд шүүхтэр гацаацсан. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт улаан борхны халдвар 44 тохиолдлоор нэмэгдэж, нийт халдвар авгастын тоо 14253 болж өсжээ. Цагаан сарын баярын үеэр 511 хүнийг ирүүлжүүлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 352 тохиолдлоор буурсан байна. Цагаан сарын баярын өдрүүдэд тодруулбал 17-оос 20-нд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 8265 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 361-нд гэмт хэргийн 1579 зам тээврийн хослын шинжтэй байжээ. Мөн 6325 зөрчил бүртгэгдсэн байна. Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2186 буюу 21%-аар, гэмтэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 110 буюу 23.4%-аар, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1892 зөрчлөөр буюу 23%-аар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 184 буюу 10%-аар тус цус буурчээ. Тодорхойлбол өнгөрсөн онд 7496 зөрчил бүртгэгдэж байсан бол энэ онд 6357 болж 1139-оор буурчээ. Өнгөрсөн онд 863 хүнийг ирүүлжүүлж байсан бол энэ онд 511 болж буурсан байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн онд 688 гарч байсан бол энэ онд 400 болж 288 тохиолдлоор буурчээ. Түүнчлэн согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодох явдал өнгөрсөн онд 334 гарч байсан бол энэ онд 177 бүртгэгджээ. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнгөрсөн оны байдлаар Монгол улсын өрсөлдөх чадвар дэлхийн 69 орноос 65 дугаарт жагсаж байгаа талаар мэдээлсэн. Манай улсын өрсөлдөх чадвар сул байгаагийн учрыг эдийн засагч Отто Чулуугаас тодрууллаа. Манай улс өнгөрсөн онд дэлхийн 69 улсаас өрсөлдөх чадвараар 65 дугаар байрт эрэмблэжээ. Тодорхойлбол өмнөх оноос 539 оноогоор буурч 4 байр ухарсан байна. Гэвч эдгээр нь дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулсан судалгаа гэдгийг эдийн засагч Отто Чулуу онцолж байна. Манай улсын ард Турк, Нигер, Намиб, Венесуэл зэрэг улсууд оржээ. Манай төв бол энэ Монгол улсын өрсөлдөх чадрыг одоо дэлхийн их олон улстай харьцуулж гаргадаг байгаа. Тэнд бол одоо энэ статистикийн шаардлагыг хангасан дэлхийн хамгийн хөгжингүү 65 улсыг багтдаг. За манайх бол одоогор бол нэлийн сүүлд байгаа. Хамгийн сүүлд нэлийн хойш хоцрогдсон байгаа. Ер нь бол өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бол нэлийн хоцрогдсон. Гэхдээ дэлхийн дунджаас бол арай дээгүүр ийм байдалтай байна. Манай улсын өрсөлдөх чадвар доогор байгаагийн гол шалтгаан олон хүчин зүйлтэй холбоотой байна. Үүний нэг нь экспорт нэг улсаас хэд хараад байгаатай холбоотой. Мөн дэлхийн зах зээлд нүүрсний үн онол түүнийг дагаад эдийн засгийн байдал хүндэрдэг байдал юм. Үүний зэрэгцээ дэд бүтэц, зам тээвэр, цахилгаан хангамж муу зэрэг нь өрсөлдөх чадварт нөлөөлдөг байна. За манай улсын хувьд бол өнөөдөр инфляц ус харьцангуй өндөр байна. Инфляц харьцангуй өндөр болохоор бодлогын хөөг өсөгчдөг. Бодлогын хөөг өсөхөөр яах вэ гэхээр одоо жижиг аж ахуйн нэгжүүдэд зээл олдохоо болно. Зээл олдохгүй байх гэхээр ч одоо хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн үг, ажлын байр бий болохгүй гэсэн үг. Тэр нэгдүгээрт нь инфляцийн асуудал байна. Хоёрдугаарт одоо манай эдийн засаг нүүрс зэс хоёроос хэтэрхий хараад байгаа юм. Ингээд хэтэрхий хараад байгаа болохоор энэ хоёрын үн одоо ямар байхаа шалтгаалаад улсын төсөв ашигтай байх юм уу, алдагдaltaй гарах юм уу, экспортын орлого ямар байх юм. За төрийн ханш
чанга байх уу сул байх уу гэдэг нь бол харагдаад байгаа. Бид цаашид өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд уул уурхаагаас хэд хамааралтай байдлыг бууруулж, зам тээвэр, төмөрд зам, цахилгаан станц, дэд бүт зэрэг бусад салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Жанчуудалж Баттарч, Евгений Павлов, Пүрсүрэн Малма, Айс Глобал. Морингийн даваанд хог шатаах үйлдвэр байгуулж захилгаан эрчим хүч гаргасан ажиллагааг нийслэлийн зүгээс гаргасан. Төсөл хэрэгжих шатанд холбогдох албаныхны дунд үл ойлголцол гарч, ажлыг гацаанд орж, хөрөнгө оруулагчид нэрээд таад байна. Улаанбаатар хотын хэмжээнд улаан чулууд, цагаан даваа, морингийн даваа гэсэн төвлөрсөн 3 том хогийн цэг бий. Эдгээр цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Ингэхдээ 11.4%-ийг нь дахин боловсруулж, 88.6%-ийг буулдаг. Хогийг болж устгах нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Тиймээс болж устгахгүйгээр шатааж, эрчим хүч гаргаж авдаг дэвшилт технологи бүхий үйлдвэр байгуулахаар болсон. Тодорхойлбол морингийн даваанд 1.5 сая тонн ахуйн хог хаягдлыг шатааж 34 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж ашиглалтад оруулахар болсон. Гэвч нөгөө хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх тендер залуу шалгасан ч болсон. Хог шатах 34 мегаваттын станцыг бид нар энэ 4 сард эхэлнэ гэж хэлсэн. Одоо ингээд шүүхтэр гацаацсан. Айгүй инээдтэй өмслөрж бид нар 34 мегаватт гаргаа гэнгүүт энэ бод группийн нэг нөхөр 14 мегаваттыг нийлүүлнэ гэд тэрийг миний зөв гээд ингээд шүүхтэр гацаацсан. Морингийн давааны 10 газарт барих үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая Америк доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Гүйцэтгэгчээр нь Рен Шоу Сичуан эрчим хүчний хөрөнгө оруулалт байгаль орчныг хамгаалах хариуцлагатай хувьцаат компанид шалгараад байжээ. Гэвч талуудын үл ойлголцлоос болж хөрөнгө оруулагч тал татгалзахад хүрээд байна. Энэ мэтээр эрчим хүчний олон үйлдвэр барьж болох ажлууд энэ мэтээр нурж улс даяараа гал алдахад тулаад байна. Олон жил яригдсан одоо 4-р цахилгаан станц өргөтгөл, 3-р цахилгаан станц шинжилэл, Улаанбаатарт баригдах 5-р цахилгаан станц одоо эрт эхэлсэн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Багнуурын улааны цахилгаан станц гэдэг эхэлсэн үед нь тэрийг зогсоохгүй явцсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. 2000 оны үед Шивавагийн цахилгаан станцыг гацаасан. Дараа нь 5-р цахилгаан станцыг GDF-с одны хөрөнгө оруулагч нар барьж бас Гацаасан. Нөгөөх нь барь нэгээд одоо Багнуурыг 5 толгойд өргөө 5 толгойд өргөө Багнуур төрөөр одоо бөөрж өдөөрээд нэг юм. За тэгээд Шивава Багнуур одоо цахилгаан станцуудаа эрчим хүчний аюулгүй байдлын асуудал учраас аюулгүй байдлын түвшинд авчлаа. Өөр ихтэй гэж үзэх хэрэгтэй. Манай улсыг захилгаан дулаангүй байлгах сонирхол зарим улс орнуудад бий гэж олон нийт харддаг. Гэвч бусдыг буруутгахын өмнө өөрсдөө рүүгээ өнгөж дотооддоо асуудлаа шийдэхдээ улс төрчихгүйгээр шийдэх шаардлагатай байна. Энэ зорилгоор эрчим хүчний сайд чойж улс өрөөнд хугацаатай үүрэг өгöd байгаа юм. Үүрэг даалгаврын биелэлтийг шалгахад 5 хоног үлдээд байна. Улс их оронд болсон үйл явдлын мэдээллийг цөөн хормоор хүргье. Улсын хэмжээнд баярын өдрүүдэд аюул үзэгдэл ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдэж, онц гойдлын алба хаагчид 20 хүний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 53 нь ахуйн гал төмөр, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой байжээ. Ослыг ангилбал цас шаварт суусан 23, төөрсөн сураггүй болсон 9, зам тээврийн 3, өндөрөөр сунах болон гол мөрний усны тус бүр нэг тохиолдол гарчээ. Улсын хурлын гишүүн Мөнхтрийн Наран Туяа Наарагийн Сэлэн аймгийн Түнхэл тосгонд дах гэрт хулгай оржээ. Цагдаагийн байгууллагаас тухайн асуудлыг гэмтэргийн бүртгэлд авч газар дээр нь үзлэг хийсэн байна. Бүрдэн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эрдэнэс хамтлагаа компани 2025 оны цэвэр ашигаас ногдол ашиг тараана. 2025 онд тус компани 1.1 их найд төгрөгийн цэвэр ашигт ажиллажээ. Үүнээс 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлсэн байна. Тодорхойлбол 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашиг тарах бөгөөд эх 4-р сарын 30-наас өмнө багтаан олгох юм байна. Эг хара, чулуут, халах болон сэлэн бүрний адгаар мөсний зузаан 5 см-аар нэмгэрчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan зарим голын мөсний зузаан нэмгэрч, нуурын төлөө гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй болжээ.
Байгаль нурт жуулчин тавилж явсан микроавтобус осолдож 7 хятад жуулчин Орос жолоочийн хамтаар 18 метрийн гүнд живсэн байна. Микроавтобус нуурын мөсөн дээр үссэн 3 метрийн өргөнтэй анц авт унсан байсан бөгөөд шумбагчид зогцсыг гаргажээ. Ослоос нэг жуулчин амьд үлдсэн байна. Өвлийн улиралд хөлтсөн нуурыг үзэх гэсэн жуулчдын тоо нэмэгддэг. Осолдсон жуулчид тур оператороор бус хуваараа айлж байжээ. Бродед нисгч мэргэжилтэй залуу төрлөх хотоо хөгжүүлэхийн тулд бизнес эрхлэхээр шийдэж падел теннисний клубыг байгуулжээ. Энэ нь бөмбөгийг хаанаас ч зохисон тоглолт үргэлжилж байдаг теннисний нэгэн төрөл юм. Ийхүү түүний санаачлагаараа залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж болох нэгэн шинэ газар нэгдэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт Улаанбурхны халдварын 44 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 14253 болж өсжээ. Халдвар 10-аас 14 насныхны дунд өндөр хэвээр байна. Тодорхойлбол Улаанбурхны батлагдсан тохиолдол 16-нд 2, 17-нд 21, 18-19 буюу шиний нэгэн болон 2-нд тус бүр 7-оор нэмэгдэжээ. Мөн өнөөдөр дахин 7 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Ингэснээр нийт халдварын тохиолдол 14253 болж байна. Өнөөдрийн байдлаар нийт 55 хүн эмнэлэг хэвтэн эмчилүүлж байгаагаас халдвар төвчид судлалын үндэсний төвд 35, аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчилүүлэхсдээс 2 хүнд байна. Түүнчлэн гэрийн хяналт ажиглалтад 12 хүн байна. Халдвар 19 нас хүртэлх хүүхэд залуусын дунд өндөр байна. Өвчлөлийн 90-ээр жагсаавал хамгийн өндөр нь 10-аас 14 насныхан байгаа бөгөөд энэ насныхны өвчлөл 5218-д хүрчээ. Мөн тэгээс 4 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 3440, 5-аас 9 наснд 1823, 15-аас 19 наснд 1772 тус болсон байна. Улаанбурхт нь зөрөөд өнгөрөх төдийд халдварлах чадвартайч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Тиймээс өвчний эсрэг вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өөрийнхөө сумын эрүүл мэндийн төвд бүртгүүлж, хэрвээ хоцорсон бол хамрагдаж, өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалахыг уриалж байна. Эрхэм үзэгчдээ та бүхэнд глобал мэдээ гал морин жилийн хамгийн эхний дугаараа хүргэлээ. Студиуд хөтлөгч Баасан Сүрэн та бүхэнтэй хамт байлаа.